Манай улсын агарын тээвэрт дотоодын 5 олон улсын 20 орчим компани үйл ажиллагаа явуулдаг. Үүний нэг нь өнгөрсөн онд байгуулагдсан Чингис Airlines Unit юм. Тэд өнөөдөр ATR 72600 загварын анхны агарын хөлгөө Марокко улсаас амжилттай хүлээн авчээ. Энэ оны 2 дугаар улирлаас 70 задгаад ховд, мөрөн чиглэлд, хуваарьт болон захиалгат нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд шинээр зээл олгохгүй. Нийт малчдын 33% нь шинэ хоршоогоор зээл авсан ба 119 тэрбум төгрөгийн эргэн төлөлттэй байна гэж Шадар сайд ганх хуйг мэдэгдлээ. Зээлийн 20-30% нь хэрэглээний зээл рүү орсон байх магадлалтай. Тиймээс одоогийн хэлбэрээр нь цаашид үргэлжлүүлэх боломжгүй. Ажлын хэсэг шалгаж байна гэлээ. Өсвөр насны охид нэгнээ зодож дээрлэгсэн бичлэгийг саяма тэргүүтэй хэсэг бүлэг охид үлдсэн байж болцсохгүй байна. Охидын нэг нь нийгмийн сүлжээнтэг хандлтаа өсгөх зорилгоор бичлэгийг нийтснээр уг хэрэг ил болжээ. Олон хохирогч байгаа тул эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангаар яллагдагчаар татан шалгаж байна. Анх 8 хүүхэд холбогдож байсан бол 4 хүүхдийг нэмж шалгаж эхэлжээ. Төрийн байгууллагын архив албан хэрэг хөтлөлт ажлын зохион байгуулалтад улсын үзлэг явууллаа. Үзлэгт 4866 байгууллага хамрагдаж 83.6% амжилт үзүүлжээ. Энэ удаагийн улсын үзлэгийг 2019 оноос хойш буюу 6 жилийн дараа хийсэн бөгөөд 2020 оноос хэрэгжиж буй архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж үнэлэлт дүгнэлт өгснөөрөө онцлог болжээ. 2026 оны өсвөрийн шадарчдын улсын аврах шалгаруулах тэмцээн эхэллээ. Нийт 60 сая төгрөгийн шагналын сантай тэмцээнд 21 аймаг 9 дүүргийн нийт 971 өсвөрийн шадарчид оролцож оюун ухаан, авиас чадвараа сорин өрсөлдөж байна. Тэмцээн энэ сарын 21 хүртэл үргэлжилнэ. Брэдэд өнжмөн шар усны төмөр бүртгэгдэж эхэлжээ. Улаангууд хотын Галтөмөртэй тэмцэх ангийн алба хаагчид өнөө өглөө 8 газарт гарсан галыг түргэн шуурхай ажиллаж унтраасан байна. Өнжмөн шар ус нь маш сайн шатамхай материал юм а. Оч үсрэх төдийд төмөр дэгдэн гэдгийг анхааруулж байна. Ice Global-ийн цөөх хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.